Манайхаа би Монгол явлаа. Хойлоор ичтэй. Унаачмаа. Нэг нь унаад хөлөөг юм тэгээд биш нуруугаар юм тэгээд би асуулт. Thank you. Тэгтээ наман цангаад нөө нэг юм гол шиг гэсэн чинь тэр урсдсан голлоо. Тэгээд би эндээс өвдсөн чад зүйл байна. Манайхаа би Монгол явлаа. За одоо би чемоданаа бэлдэх гэж байна. Тэгээ би гараа юу ч бэлдээгүй. Ингээд нэг газараар хөглөрж байна. Одоо эднэр би бүгдэрийн чемодандаа янзлж хийн. Маргааш өрөө 7:20 гээд Стокгольмоос явна. Тэгээ Германд буугаад Германд нэгнээ битээр хончоод маргааш өдөр 2 цагаас Мятар Монгол руу явлаа. Монгол болохоор хагасааны өөрийн 5 цагт бууж лээ. Тэгээ баг 3 хоног яваад байгаа маш. Гэтэ ингээд шууд өглөө нь нисээд тэгээ өдөр нь Мятийн онгоцон суух мөх боломж байгаа л та. Гэхдээ амар яарч санд руу явах юм болов уу гэж бодлоо. Яг л би энэ удаад ганцаараа биш нэгнээтэй явж байгаа болохоор хойлохноо явна. Тэгээ саяхан Парис руу хойлохноо явж чадсан. Тэгээд одоо Монгол руу хойлохноо явах нөө яах нь гэхгүй бодлоо. Одоо бүтээр чинь туршлагатай болсон. Гоё юу штэ. Тэгээ Мят ер нь юу ямаар байна. Шведээс шууд нислэгтэй болмоор байна. Одоо Швед тэгтээ хэдэн монголчууд байдаг лээ. Бүгдээрээ Монгол явдаг. Тэгээд шууд нислэгтэй болмоор л байна. Хуучин Парис тахтайг амараас нөгөө өглөө богоон цуугаал өдөр Франкфурт буугаал тэгэл онгоцон цуугаал явчихдаг гэсэн. Одоо тэгээд Швед нь бүр дээртэй дээшиг болохоор тэгээд шууд нислэг хийж мэйхэд хэцүү л ах. За зэйтүүлж юм янзлцгаая. Тэгээ би бас баах юмнууд авсан даа гэдэг дэлгүүрээс тэгтээ ингээд би ингээд та нарт үзүүлэн анбоксинг хийн гэд ерөөс өдөрт амжихгүй амар хэцүү ингээл тэр юм хийгээл ингээл хоолоо ингээл нэгүндээ унтах ингээл ингэсээр хэлтгээд өдөр өнгөрчих. За эхлээд биш тийм манай найз та мэдэх байх заяа. Нэвтрэлэн тасаас баах юм явуулсан цаг. Тэгээ нэг хүүхдийнх нь өмсөхгүй багцсан устуудыг явуулдаг байхгүй нэгнээр хөөрхөн. Тэгээ энэ удаад бас баах юм явуулсан юм гүрдэг мөрдөг. Энэ заа уулын шинэ жилээр нэг ашиг ирэх хэвчээ синтанж бид нар Таиланд явцсан. Тэгээд бид нар явцсан явгаар ирсэн. Тэгээд буцаа явцсан. Тэгээд буцаа явуулсан. Тэгээд заяа авир хоол. Бараг Монголоос ачаа ирж байгаа шиг заа энэ гарчтэй. Энэ зөв хүүхдийн нэг кашл юм шиг заа энэ. Энэ юу? Нэгүнээ тийм тав маа гэх юм. Энэ тавхтай аяг сэт байхгүй. Өөрхөн. За одоо ингэ юмнуудаа янзлаа. Тэгээд аж мажмар танад гоё харуулъя заяа. За хэдүүлээ ямар ч ихлэ чихэрнүүдээ янзлая. За энэ чихэрнүүдийг бүгдийг нь гар ачаандаа хийгээд угаасаа Монгол яваад хүүхдүүдэд юу өгөх вэ гэвэл энэ Шведийн чихэрнүүд л агууд ажгүй байдаг гэж хэлсэн ээж. Тэгээс ээж хоёр нэгүнээ битэрт явах чаа гэдэг юм баахан чихэр авч өгсөн. Тэгээд эднийг бүгдийг нь гар ачаандаа хийнэ. Марабугийн шоколад энэ кекс маш энтер бол үнэн гоё. Тэг хүүхдүүд ийм юм өгөх гоё ах гэж бодлоо. За тэгээд энэ чихнүүдийг янзлж хий. Би одоо тэг ачаа мачаас хийхтэй амар мия заяа. Амар эвсэлгүй. Энэ кекс гэж шоколад. Вафл гэх юм амар гоё. Энэ шоколаднууд ийм хөөрх. За тэгээд энэ бүргэр чихрэг өгөөд хүүхдүүд гаргаж өгөхөд. За ийм хэлээр чимдан өргөд үзэж байна. За
Хааж үзээ 8 хил болсон уу? Бараг болцсон. Шүү. Бараг 10 хил. Яна 10 хил болцсон. Энэ 1000 грамм нэг хил гэдэг. Дахиад нэг хил авах хэрэгтэй байна энэ дотор. За дахиад нэг үлдээж. За одоо энэ газраар хөглөрсөн байгаа юмнуудыг би энэ чемоданд багтааж жаад хилэн болчуулуулна болох гэдэг байна. Ээжүүдийн баяраар би өөртөө гоё бэлэг авсан. Ер нь анзаараад байсан чинь би ерөөсөө Chanel-аас юм нүүр будууны авч байгаагүй юм бэлээ. Тэгээд анх удаа юм Chanel-ийн нүүр будууны юм туршиж үзэх чинь. Тэг хүмүүс Chanel-ийн юмнуудыг аюу сайн гэдэг юм. Ялангуяа нүүр цэвэрлдэг зүйл мөл одоо гоо сайхны бараанууд юм. Тэгээд би Chanel-аас нөгөө нэг Mother's Day гэдэг юм авсан. Өнөө хөөрхөн ээжүүдийн баярын юм пакэжинг гэж байна. Тэгээ энэ аягүй хөөрхөн ингээд charm хийж болдог гэсэн аваад. Хөөрхөн маас дээ. Надад юу ер нь цүнхэнд явж явах хэвээр тойл хэрэгтэй байгаад байсан. Тэгээд ийм юм байна. Би ийм хайлайтер одоо юу мэрч юм дээ гэрэлтүүлэгч гэх юм уу? Ийм авсан. Ийм хөөрхөн жижиг авсаар. Ингээд итгэл. Амар хөөрхөн. Тэг ингээ хөөрхөн ингээд энэ мэдгээ ингээ нөгөө нэг саад түрхэд байдэн штэ. Энэ тэгээ 50 евро гэжсэн хаа дайжгүй. Тэг үргэлт нь нөгөө. Тэгээд дотроос ийм хоёр нөгөө нэг юу байдэн штэ. Тестерч гэх юм уу, мини юм гэх юм уу ийм хоёр мини юм байсан. Нэг нь болохоор серум, нэг нь болохоор крем байсан байна. За тэгээд бас нүүрнийх нь юм туршиж үзье гэж бодоод ийм серумын нэрийг сонгосон. Ийм эдгээр нь одоо туршиж үзэн дээ. The next day. Люби. Ой, Люби. Тэвэр. Орой минь бит хоёр Германд Франкфурт дээр ирээд буудалтаа ороод одоо унтах гэж байна. Нэг сая унтуулсан. За тэгээд өнөөдөр ямар ч бичих цаа байсангүй. Тэгээд Арландагаас төгөдөр ээж ав тэр гурав бит хоёрыг суулгаж өгөөд тэгээд бит хоёр цаашаа яваад нөгөө нэг security-гээр нь орсон чинь бүр амар их очирт. Юу бас юм бүр зөндөө их хүмүүс явж ин заяа. Камер унцдаг шүү дээ. За тэгээд бараг 20 минут очилсан байх сая тэгэхээр арайч хийж ороод. Тэгээд орсон чинь яг боардингийн цаг эхэлжсэн. Тэгээд шууд тэр юу гейт руу очиод тэгэл жоохон хүлээж агаал орсон. Онгоцод нэг нь айгүй сайн явсан зүгээр ингээ инкер миний нэгнүүд арилтаад байна те. Миний нараас үрээд байна. За тэр яг онгоцод нэг нь айгүй сайн явсан. Ерөөсөө уйлж аашлаагүй. Онгоцон суугаасаа өмнө нэг 30 минут унтсан байхгүй. Тэгээд бас гайгүй нойртой байсан. Юм идсэн байсан. Тэгээд хөөрхөн хүмүүстэй тоглоол хөөрхөн байсан. Нэгч тийм хэцүү байсангүй. Тэгээ манай хүн чинь айгүй лаг аялаа сурцсан байна юу юм. Айгүй гоё явж ирлээ. Би тэр одоо маргааш 8 цаг яаж явах юм байгаа юм бүүмэд. Тэгээ ямар тач Монгол онгоцондоо явж байгаа юм чинь нэг учиртай байлгүй те. Тэгээ энэ удаа ч гэсэн Стокгольмоос Франкфурт руу онгоцны их дүүрээгүй. Ер нь суудлууд байсан. Тэгээ азар битүүрийн хажууд нэг хүн суугаагүй. Тэнгүүд гоё чөлөөтэй нэг үнэ нааш цаашаа босч суугаад гайгүй байсан. Дээрээс нь бас айгүй олон хүмүүс явж исэн болохоор ингээл тэд нар шиг ингээ бибиний гараад инээгээл ингээ маялаад идэм байлээ шүү дээ. Тэр нэг хөөрхөн байсан. За одоо тэгээ би унтах чинь маргааш өглөө битээр өглөөний цагаа уучаад тэгээ шууд терминал руугаа явна. Аз олж юу энэ буудал маань болохоор Мятийн одоо терминал 3-аас явдаг тэр
терминалтай ойрох юм байлээ. Тэгээ маргааш тусаар нэг 5 минут л яваад терминал 3 дээр очиж юм байлээ. Гэхдээ Франкфуртын онгоцны буудлын айгүй том юм. Бид хоёрсаа буучаал нөгөө нэг буудлын руу нүрдэг автобус руу ингээл алхаас бүр амар хол заяа. Тэгээд алхаж ирж төөрч хүнээс асууж байгаа л нөгөө нэг баахан бус ирдэг юу зогсвол тэр нэрэл тэгэл буусандаа суугаад хүрээтэрлээ. Одоо миний яар тань бабай хамт байгаарай. Цуг Монгол явцгаая. За hello монголчуудаа. Нэгний битээр одоо нисгээд хүлээж ийн өглөө цайнд орчоод тэг өрөөндөө жоохон амарж байгаа шууд онгоцны буудлын руугаа ирсэн. Нэгнээ жоохон унтж байгаа сая босч ийн. Идэх юм олддгүй хүүхдэд дандаа тийм нөгөө төргөн хоолсгүй тэгэл салаад сэндвич гих мэтчлийн юмнууд байна. Тэгээд төмсний нугш асуусан ч ерөөсөй байхгүй байна. Дандаа шарсан төмснүүд байна. Тэгээд нэг жоохон өсөлгөлэн байдалтай мемэ идэл нэг шарсан төмс идэл нагетс идэл болголоо. Одоо тэгээд онгоц руугаа ороод ямар хоол өгдөг юм бол бас гайхаал ээж ийн. Нара камер гаргаад ирсэн чи шууд камерлууд арч ин тэр. Яасан? Авахгүй шүү дээ үнийх. Ой нара загинжи наагур. Таманахаа. Нэг өхгүй бол бас нэг чи надаас өгөхөд. За тэгээ зөндөө монголчуудаас явж гин. Бид хоёр одоо нэг жоохон тоглуулж агаад орноо. Тэгээ терминал 3 бас нэг жоохон жижиг юм шиг нөрд нь мят эндээс явдаггүй байсан байх. Өөр газараас явдаг байсан юм шиг санагдаад ах юм. Яг тэгвэл адилхан газар биш байгаа байхгүй миний санджаагаар. Тэгээ терминал 3 гээд өөр газараас явдаг болчих. За тэгээд peace. За манайха би та хэд нэг аюу гоё юм хэлэх гээд энэ бичлэгээ төр зогсоочлоо. Sendman аппликейшнаас энэ зуны аюу гоё урамшуулыг зарласан байгаа маань. Бүхэл бүтэн 555 еврог авах тийм урамшуул байгаа. Яаж хожих вэ гэхлээрээ та Монгол руу Европын холбооны айл нэг улсаас Sendman аппликейшнийг ашиглаад мөнгөн гуйлга хийхэд л болно. Та тэгээд гуйлга хийх бүртээ энэ урамшуулд оролцох нэг эрхийг аавна. Хэр хугацаанд үргэлжлэх вэ гэхлээрээ 5 сарын 13-наас 6 сарын 13-ны хугацаанд буюу одоо 1 сарын хугацаанд үргэлжлэх юм байна. За тэгээд манайха мөнгө шилжүүлээд тэгээд эрхээ ашиглаад 555 евроны эзэн болоорой. За тэгээ амжилт манайхаа. Бичлэгээ үргэлжлүүлээд үзцгээе. Анерити Sendman аппликейшндээ баярлалаа. За анхны салхилт гэж байгаа шүү дээ. Нэгүнэ гадаа гарсан гайхалтай. За дэлгэр оноо. Ой, олж байгаа гонч.
Cheers. 아니, гоё. Би амс. Гэтэ би энийг ойр дидийг байна. Би баг 2 жил өмнө дидээ. Зүг чихэртэй бичлэн биш гоё юм биш. Тэг жоохон чихэр байгаа. Гоё жуус. Энд цүүн зэрэг загддаг. 좀 гоё юм. 근데 비슷한 거. 밤도 좋은데 놓치네. За хаваа. 얌체. Яг юм даа. гоё. 입맛이. Гоё. Чицэрэнтэй. Суу. Наад нэг тэмэг цэцэг байхгүй шүү. Гоё амттай шүү дээ. Бүр янзэ.